Монголын уламжлалт тоглоом наадгын нэг төрлөө шагаан харваа бөгөөд багийн спортын төрлөөс анх удаа ЮНЕСКОд бүртгүүлсэн спортын төрөл юм а. Манай аймгийн хэмжээнд шагаан харваагаар хичээл хүүхэд багчууд дунд үе ахмад настангууд зөөнгүй бий. Тэгвэл энэхүү тоглоом наадгыг орон нутагтаа хөгжүүлэн залгамж халааг нь бэлтгэх үүрнээс Монголын шагаан харвааны хувь дахь салбар холбоог 2013 онд байгуулж 2013 оноос эхлэн аймгийн шагаан харван аврах шалгаруулах тэмцээнийг уламжлалт болгон аймгийн биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус холбоо нийт 40 гаруй гишүүнтэй юм а. Энэ утгаараа шагаан харвааны хувь салбар холбоо аймгийн биеийн тамир спортын газар хамтран энэ амралтын өдрүүдэд аймгийн шагаан харван аврах шалгаруулах тэмцээнийг 3 дахь жилдээ уламжлуулан зохион байгууллаа. Тус тэмцээний цар хүрээ жилээс жилд нэмэгдэж шагаан харвааг сонирхон хичээлэх хүмүүсийн олширч байгаа бөгөөд энэ жилийн хувьд тус тэмцээнд 4 багийн 20 гаруй тамирчид оролцож мэрэгнээ сарсан юм а. Энэ удаад биеийн тамир спортын газар хувьд аймагт шагаан холбооны салбарын холбоо зохион байгуулж байна. Ивент тэтгэгчээр хаан банкны хувьд салбар оролцож байгаа. Онцлог нь гэвэл ер нь шинэ залуу арвачд маань шинээр холбоонд эсэж орж харж байгаагаараа их онцлогтой байна. Тэгээд энэ манай шагаан арва бол өдрөөс өдөрт одоо энэ залуу сургуулийн насны хүүхдүүд маш их өргөнөөр оролцож байна. Маш их өргөжж байна. Тийм учраас энэ шагаан арва өнөөдөр энэ оныхаа аймгийн аврах шалгаруулах тэмцээнэ явуулаад эндээ шалгарсан 9 хүний бүрэлдэхүүнтэй улсын аврагын тэмцээнд 6 сарын 2-наас 5-ны хооронд Улаанбаатар хотод ирж оролцохоор биднээс ингээд бэлтгэлээ яагаад аврах аймгийнхаа аврагын тэмцээнийг шалгаруулж байна. Аймгийн шагаан харван аврах шалгаруулах тэмцээнд 4 багийн 20 гаруй тамирчин оролцож байгаагаас аймгийн гоц мэргэн 8 спортын майстер 1, Монгол улсын хүндэт харваач 7 оролцож байна. Хамгийн өндөр наснд 73 настай Ахмад Бороо байгаа бол хамгийн залуу нь 13 настай Цаасалтаа цогцлбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч байсан юм а. Тус тэмцээний хаан банкны хувь салбараас ивент тэтгэж хамтран оролцлоо. Тэмцээнээс шалгарсан баг тамирчид эх 6 дугаар сарын 2-оос 5-ны хооронд болох шагаан харван улсын аврах шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох хэрэгтэй болно.